추월했어요. 사이팅 하이스폰 Ерөн чиглэлтийг дулааны цэглэн станцлаас эцэг ихний хоёрдугаар хэдүүлсэрийн цэглээ ярив. 제가 지금 들어간 곳 같은 것들은 노동의 특성상 지금 모여서 통과하고 있습니다. 신호등이 너무 되겠습니다. хамтдаа хөгжсөн хагас 100. Улс орныхон гал боломтыг бадраалцаж, өөрт ногдсон үргээ үеийн үедээ хариуцлагатайгаар биелүүлэн төвийн бүсийн эрчим хүчний системийн гол тулах сэгнэ болсоор ирсэн дархан дулааны цэглэн станц нь хагас 100-ны жилээсээр өнөөдрийн өндөрлөгт хүрэлцэн ирлээ. Монгол нутгийн хоймротод залрах бурхамтын хөндөд ажилдрын томоохон төв дархан утыг байгуулах шийдвэрийг 1960-ад оны ихэр гаргаж түүхийдийн нөөц ус зам тээвэд байгаль орчны нөхцөл зэргийг харгалзан их хотын суурийг тавьсан түүхтэй. Хотыг зохицлон хөгжүүлэхийн тулд дэд бүтэс тэр дундаа эрчим хүчний их усрыг бий болгох нь энэ чухал зорилт байлаа. Монгол зөвлөлт 2 одны хэлцээрийн дагуу 1961 онд дархны дулааны цэглэн станцыг барих шийдвэр гарч улмаар 1962 онд Зөвлөлт холбоот улсын Томск хотод тус станцын зураг төслийг гаргаж эхэлжээ. Суурь тавих ёслолыг 1963 оны 11-р сарын 4-ний өдөр хийж бүтээн байгуулалтын их ажил зөвлөлт холбоот улсын техник эдийн засгийн дэмжлэгээр зөвлөлтийн барилгачдын ширүү хөдөлмөрийн үр дүнд 2 жил хүрэхгүй хугацаанд хийгдэж дууслаа. уудам хөндөе. Уудмын хөндөд залуу дархан хот хэдийн их суурь тавьжээ. 남자친구들 듣죠? 나쁜 것은 일진식품 스타운싱 소리를 많이 듣고는 없지만 내가 지금 아주지로 다른 모습들이 사이언스 같은 런던 technology 나와 있어. 런던 technology 같은 very good work. after the concept marketing software дархны барилга байгуулалтын төрөг болсон элчин цэглэн станцын зөвлөлтийн намд засгийн төлөөлөгч дархан хотод зочлох үедээ явц тааж медиктэй сайхан мэдээлэл боллоо. Нөхөр зэтэн баг энэ станц Монгол зөвлөлтийн арга түмний өвчтөй нарийн медиктэй болох гээд станцын нэрийн кодыг ажиллаа. Энэхүү 1965 оны 10 дугаар сарын 2-ны өдөр манай улсын эрчим хүчний ажилдрын өрнөн их хөгжлийн түүхэнд алтан үсгээр бичигдэх анхны хуудас нэгдсэн. Дархан хотод анхны цэглэн гүйдлэгч эрчим хүч түгэж эхэллээ. Дулаан дамжуулах түгээг шугам сүлжээтэй холбож Дархан хотын дулааны төвлөрсөн сүлжээг бий болголоо. Анхны даргаар лувсан жамц ерөнхий инженерээр дасцэр нар томилогдож баг хомтолны өдрөдөн залж уриалан дуудан дараачин шинэ үеийнхний чадварлагаар төрүүлэн дархан дулааны цэглэн станцын үеийн хүчирхэг залгамж халааг бий болгох үндэс суурийг тавилаа. Монголын өнцөг болон бүрээс илгээлт өвөрлөн дархан хотыг бүтээн босгохоор олон гарван аавын хөвөн ээжийн өхөд энэл тулах зэгт хүрэлцэн ирж эвлэлд нэгдэж сурч боловсрон амжилт ялалтыг хамтдаа бүтээж байсан бидний алтан үеийн түүх үлээ. Үйлдвэрийг жил ирэг тутам чадахжуулах өргөжүүлэх хэтийн төлөв байсан хэдий ч бэрхшээл саадууд бас тулгарч байлаа. Тухайн үед төвийн эрчим хүчний системийн хамгийн том станц нь байсан хэдий ч байгуулагдсанаас хойш гаруй гаруй жил тасралтгүй ачаал ихтэй ажилласан үндсэн тоноглолд засвар үйлчилгээ хийх боломжийг хонцтуулж байсан юм. Улмаар 1978 оноос Зөвлөлт холбоот улсын эрчим хүчний системтэй холбогдсон том эргэлт болж том төхөөрөмжөн засал сэлбэх
өргөдгөл шинтгэлэг явуулах боломж олцоог бий болголоо. 1985 оны байдлаар үйлдвэр 480 гаруй ажилтнтай болж нийт ажилчдын 90 гаруй хувь нь мэрэгжлийн зэрэгтэй болжээ. Зөвлөлтийн мэрэгжилтнүүд хүрэлцэн ирж олон 10 шин залуу ажилчдыг сургаж, бэлтгэж, дадлагжуулж байлаа. Зөвлөлт Монголын засгийн газар хоорондын хэлцээрийн дагуу шинээр 120 метрийн өндөр яндан ашиглалтанд оруулж утааны хийн шугамыг шин шугамд холбон бусад цэг хэсгүүдэд шин технологи суурилуулж үйлдвэрийн өргөдгөл шинжилгээг идэвхтэй хийж эхэлсэн үе байсан. (1990 оноос ард түвшил зах зээлийн үетэй золгож үйлдвэрч хүнд сорилтуудтай тулж байлаа. Хүний шилжилт хөдөлгөөн эхэлснээс ажилчдын тогтвор суурьшил алдагдж, улмаар ажилчдыг тогтвор суурьшилтай ажилуулах бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх үндэс суурийг эхлүүлсэн байна. Мөн техникийн өөрчлөлт шинжилтийн ажлын хэсэг гаргаж, яам системийн хэмжээнд асуудлуудыг тавьснаар холбооны бүгд наримда Германы улсаас урт хугацааны хөнгөлтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Мөн энэ үеэс төвийн эрчим хүчний системийн даргын тушаалаар төрийн өмчийн улсын үйлдвэрийн газар болон өөрчлөлсөн юм. Монгол орны хөгжлийн нэгэн түүчэн болсон Дарханы дулааны цахилгаан станц, Дархан хотын цахилгаан дулааны хангамжийг найдвартайгаар хангах, эдийн засгийн ашгийг үргэлж дээшлүүлэхийг бид гол зорилгоо болгосоор илээ. Мөн бидний хамгаас нандин болох ажилчдаа үргэлж дээдлэн ирсэн бидний үнэнч алсын хараа билээ. Цаашдын хөгжлийн урдуудаан гэрэлтэх замыг үйлдвэрийн өнөөдрийн хүчирхэг хамт олон тодорхойлно гэдэгт бид үргэлж итгэсээр ирсэн. Тус станц хэдийгээр 50 жилийн настайч өөрчлөлтөд шинжилтийг амжилттай хэрэгжүүлснээр орчин үеийн дүр төрхтэй боловсронгүй удирдлага менежмент компани болж өнөөдрийн өсрөнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Үүний нэгэн тод жишээ нь компанид чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн эсэхэд улсын стандарчил хэмжил зүйн газар, Дархан улс аймгийн стандарчил хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын экспертүүд анхдагч аудит хийсэн чанарын удирдлагын тогтолцооны стандартын бүх шаардлагыг хангасныг баталгаажуулсан. 2015 оны 4-р сард Монгол улсын эрчим хүчний салбарт эрчим хүчийг үйлдвэрлэгч Экосвер компаниудаас чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн анхдагч байгууллага хамт олон болж ISO 9001/2008 олон улсын стандартыг хэрэгжүүлж сертификатан гаргадан авлаа. Инженерийн албаны компани ерөнхий инженерийн шууд удирдлагын дор ажилладаг станцын тусгай мэргэжлийн инженеруудын үндсэн бүрэлдэхүүнийг агуулсан үйлдвэрлэлийн хүрээний бие даасан нэг юм. Энэхүү албан байгаль орчинд ээлтэй шинжлэх ухаан техникийн дэвшилтэд технологи, шилдэг тэргүүний арга барилуудыг олж нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байна. Үйлдвэрлэлийн хэмжээг төлөвлөх, хянах, тооцох, ур ашгийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг компанийн нийт инженер техник ажилтнуудын оюуны болон практик чадварыг ашиглан хийж гүйцэтгэнэ. Мөн техникийн технологийн тухайн үеийн төвшин тогтоож, үнэлгээ өгөх, түүний дагуу техникийн ойрын болон хэтийн бодлогыг тодорхойлох боловсруулахаас гадна үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд шууд хяналт тавьж ажилладаг. Нийт инженер техник ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, олон талд арга хэмжээнүүдэд зөвлөх хэрэгтэй оролцдог мэргэжлийн алба юм. Тэд үргэлж шинээр хэлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг чин зорилгоо болгожээ. Инженерийн албанд засвар, хяналт, тооцоо, шуурхай ажиллагаа, компьютер програм, төслийн хэсэг 5 хэсэгт хуваагддаг юм. Мөн станцыг өргөдгөх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хэтийн төлөвлөгөө, төслийн хөтөлбөрүүдийг гар бие оролцсон удирдан зохион байгуулж байна. За манай станц бол түүхэндээ Дархан хотыг чагран далааны эрчим хүчээр 50 жил бид найдвартай хангаж ирлээ. За энэ 50 жил найдвартай хангахад бол манай станц анх суурийг тавьж ирсэн манай ахмадууд тэднийг залгамжлуулж ирсэн манай дунд үеийнхэн одоо тэднийг авч явж байгаа залуучуудын маань нүр их хичээнгүй үр дүнд энэ ажлыг бид амжилттай хэрэгжүүлж явж байна.
За Дархан дулааны цахилгаан станц Дархан хотыг цахилгаан дулааны эрчим хүчээр хангаж ажиллаж байдаг. Цорын ганц их усвар 48 мегаваттын хүчин чадалтай 1100 орчим гигакалорь дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр. Хөгжил төлөвлөлт хүний нөөцийн хэлцийн гол зорилго нь компани хүний нөөцийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, цалин хөлс, хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох, хууль тогтоомж, дотоод журам, хамтан гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, компани хөгжлийн ойрын болон хэдийн төлөвлөлтийг хийх, оновчтой болгох, ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, нийгмийн асуудлыг төлөвлөх, компанийн чанар бүтээмжийг дээшлүүлэх ажлыг удирдан зохион байгуулахад оршино. Тус хэлсэн өөрийн үйл ажиллагааны хүрээнд 2013 оноос эхлэн компани нийгмийн хариуцлагын ISO 26000 стандартыг нэвтрүүлж, нийгмийн үйл ажиллагааны гол талбаруудад компанийн дээд удирдлагын бодлогыг тусган хэрэгжүүлж байна. Мөн бүтээмжийн ажлыг 2006 оноос эхлэн зохион байгуулж, 13 оноос чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг удирдан чиглүүлэн ажиллаж байна. Хүний хөгжлөөс байгууллагын хөгжил хэмээн хамт олон уриалан хөгжлийг дэмжсэн бүтээлч эрх хариуцлагатай хамт олныг бий болгох зорилготойгоор эрх 2020 он хүртэл салбартаа тэргүүлэгч хүний нөөцийн төгс төгөлдөр тогтолцоог бий болгосон чадварлаг баг хамт олон болохоор зоригчлуудан ажиллаж байна. Компани ажилтнуудын доктор сууршил сайжирч, сахилга зөрчил буурч, сэтгэл ханамжийн төвшин дээшилж байгаа зэрэг нь тус хэлцээс явуулж байгаа хүний хөгжлийг дээдсэн стратеги бодлогын хэрэгжилтэн эхний үр дүн гэж хэлж болно. За Дарханы дулааны цахилгаан станц маань хэдийгээр 50 настай боловч орчин үеийн хэв шинжтэй ийм компани болсон. Тийм ч учраас хөгжлийнхөө төлөвлөлтийг ойр дунд урт хугацаанд орчин үеийн төлөвлөлтийн арга аргачлалын дагуу хийж байна. Тухайлбал 2013 оноос SWOT шинжилгээ хийсний үндсэн дээр компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлийг тодорхойлоод дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулсан байгаа. Дунд хугацааны үндсэн гол зорилтууд маань бол 2020 он гэхэд бид хүчин чадлаа нэмэгдүүлсэн, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи өгье, хүний хөгжлийг дээдлсэн нийгмийн хариуцлагатай компани болно гэж тусгасан. Тухайлбал хүний нөөцийн хүрээнд, хүний нөөцийг хөгжүүлэх хүрээнд бид нар бол ажилтнуудынхаа сургалт боловсролыг санаржуулж дээшлүүлэх, за эрүүл мэндийг хамгаалах, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, жилээс жилд ажилтнуудын бодит орлогыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, үүний зэрэгцээ хөдөлмөрийнхөө бүтээмжийг төрүүлж өсгөх ийм бодлого баримтлаж ажиллаж байна. Хангамж үйлчилгээний албан компани шаардлагатай сэлбэг, материал, тоног, хөөрөмж, шатах туслах материалаар хангах, технологи болон ажиллагчдын үйлчилгээний зориулалтын тээврийн хэрэгслээр үйлчлэх, ажилтнуудад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээ, ажиллагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай эрүүл хоол хүнсээр хангах, мөн харуул хамгаалтын ажлыг зохион байгуулах, барилгын их ба урсгал засварыг төлөвлөн хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна. Эмнэлэг үйлчилгээний хэсэг нь компанийн нийт ажилчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай цаг алдлгүй үзүүлэх, тэдний эрүүл мэндийг дэмжих, эрүүлжүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулдаг. Мөн ажилчдын ая тухтай аюулгүй ажиллах орчин бүрдүүлэх, ахуйн байр, хоолны газар, ажлын байрнуудын эрүүл ахуй, ариун цэвэрт хяналт тавин ажиллах үүрэгтэй. Жил бүр нийт ажилчдыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулан эмчилгээний зардлыг хамтын гэрээний дагуу 50% хүртэл хөнгөж үйлчилж байна. Барилгын хэсэг нь анх станцын барилгын жижиг засвар үйлчилгээ хийх зорилгоор 2 мужаантай ажиллан эхэлж байсан бол одоо барилгын их болон урсгал засварын ажлыг хариуцсан гүйцэтгэж мужаан, засалчин зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаа явуулж байна. Авто хэсэг нь анх 1964 онд Зил 164 маркийн нэг машинтайгаар байгуулагдж байсан түүхтэй. Анхны ПАЗ автобус ажилчдын үйлчилгээнд явж эхэлснээс хойш өнөөдөр хүртэл олон арван алдартнууд онц тээвэрчдэрийн бид бахархаж байна. Одоо тус хэсэг нь хүнд машин механизм, тээвэр үйлчилгээний зориултын хэрэгслээр станцын өдөр тутмын шуурхай ажиллагааг ханган үйлчилгээ, сэлбэг материал татах, хүргэх гээд бүхэл тээврийн ажлыг хийж гүйцэтгэж байна.
Манай сайнны газар нь 1965 оноос өдийг хүртэл үйлдвэрийн нийт ажил ёслолд эрүүл чанартай халуун хоол хүнсээр үйлчилсээр ирлээ. Сайнны газрын ажлын байрны нөхцөлийг сайжруулж, засвар тогтчлтыг цаг тухайд нь хийн, ажилтнуудад шуурхай үйлчлэх, тохилог 5 дугтай орчин бий болгох, ажилтнуудын алдсан энергийг нөхөх, илчлэг ихтэй олон нэр төрлийн хоолоор үйлчлэх зорилт тавин ажиллаж байна. Хангамж үйлчилгээний албаны харьяа харуулan хэсэг нь нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй 4 постод 4 ээлжээр ээлжийн ахлагчийн удирдлагын дор объектын аюулгүй байдлыг хяналт тавин ажиллаж байна. Станцын харуулах магаалтын ажлыг анх Хилийн ба дотоодын цэргийн анги хариуцсан гүйцэтгэж байсан бол 1988 оноос өөрсдийн харуулan хэсэг нэгтгэлтэй болж өнөөдөр тус хэсэг нь станцын гадна дотн орчны хяналтыг сайжруулахын тулд 16 цагт ажиглалтын камер суйрлуулан аюулгүй байдлыг хянаж байна. Бодит зардал тулгуурсан үн тарифтай, хүчирхэг эдийн засагтай, санхүүгийн баялаг их нөөцтэй компани болох зорилтыг урдан тавьсан хамт олон бол дархан дулаан цахилгаан станцын санхүү бүртгэлийн хэлтэс юм. Ягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт бодлогыг хэрэгжүүлэгч, санхүүгийн бүртгэлийн төгс тогтолцоог бий болгосон салбартан тэргүүлэгч мэрэгсэн чадварлаг хамт олон болохоор зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Анх тус хэлсэн аж үйлдвэрийн яамны сайдын 1964 оны тушаалаар үүссэн түүхтэй анхны бүрэлдэхүүн Дөлзий баяр Лувсан даштэргүйтэй хамт олон ажлын гараага эхлүүлж байжээ. Тус хамт олонны үндсэн үүрэг нь дархны дулааны цахилгаан станц, хувьцаат компани төрийн өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, зарцуулалтанд бүртгэлээр хяналт тавих, санхүү эдийн засгийн ойрын болон хэтийн бодлогыг тодорхойлж, төлөвлөж, түүний гүйцэтгэлийг ханган биелүүлэх замаар компанийг ашигтай ажилуулах чиглэнэ. Жил бүрийн бизнес төлөвлөгөөг холбогдох техникийн удирдлагуудтай хамтран боловсруулж, урсгал, зардал, хөрөнгө оруулалтыг сар улиралаар наривчлан төлөвлөж, биелэлтэнд нь хяналт тавин ажилладаг юм. Компанийн хөрөнгө чадварыг сайжруулахын тулд өр авлагыг барагдуулах, хөрөнгө эргэцийг түрээсгэх зэрэг арга хэмжээнүүдийг авч байна. Үйлдвэрийн жилийнх тутамд нэмэгдэж байдаг амжилтууд, найдвартай татвар төлөгч байгууллага зэрэг шагналууд нь тус хэлтсийн хамт олонны ажлын үр дүн юм. Сүүлийн жилүүдэд санхүүгийн шинэ эрен үеийн Diamond дэжвэрэн програм хангамжийг нэвтрүүлэн санхүүгийн бүх үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу онлайн систем шилжүүллээ. Мөн 2014 оноос компанийн хэмжээнд шилэн дансны хуулийг хэрэгжүүлж худалдан авалтын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож чадлаа. Хүний дүүрэн хөгжлөөс санхүүгийн төгс хөгжил рүү манай хамт олон цуцалдгүй урагшилсаар байна. Дархны дулааны цахилгаан станцын түлш дамжуулах цех нь 1965 онд үйлдвэрлэлийн технологийн анхан шатны цех болон байгуулагдаж, ашиглалт, засвар, автог хэсэг, хүнд механизм, төмөр замын хэсгүүдээс бүрдэн үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Уурхайгаас ирсэн нүүрсийг хүлээн авч буулган зуухыг нүүрсээр хангах үүрэгтэй 40,000 тонны багт хамж үхий нүүрсний талбай, 1200 тонны нүүрс буулгах агуулга, сэлгээний болон ажилт буулгалтын салбар, төмөр замуудын ашиглалт, засвар үйлчилгээ хариуцахаас гадна тууцан, дамжил, алхам, бодлогч, шигшин ба хурцэн тэжээгч, насос зэрэг хэсгүүдэд нийтдээ 50 гаруй ажилтнтай. Сүүлийн жилүүдэд түлш дамжуулах тоноглолыг шинжилэн сайжруулж, шинээр бодлагч машин суйрлуулж, лентэн конвейерийн 800 мм-ийн өргөн ирмэн шилжүүлэх зэрэг техник технологийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн, ажлын байрны орчин нөхцөл сайжирч, найдвартай ажиллагааг бүрэн хангахад үр дүнгээ өглөө. Цехийн хамт олоныг эв нэгдэлтэй, чадвартай мэргэжилтэн байлгах нь цехийн удирдлагын багийн бас нэгэн зорилт билээ. Дархны дулааны цахилгаан станцын зуухан цех нь өгөгдсөн параметртай хэд хансан уур үйлдвэрлэх, зуух, түүний туслах томглуудыг аюулгүй, доктортай, найдвартай ажилуулах, улмаар үйлдвэрийг техник эдийн засгийн үргэлжлэлтэйгээр байгаль орчинд хор хөнөөлгүй ажилуулах үндсэн үүрэгтэй.
Бүтэц зохион байгуулалтын хувьд цехийн удирдлагын баг, инженер, мастер, засвар үйлчилгээ зэргээс гадна ашиглалтын 4 ээлж, засварын 5 бригад нийтдээ 138 хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэрийн нэгэн том тулах баг нь болсоор ирлээ. Анх станц ашиглалтанд орсон цагаас л эхлэн хагас 100-ыг хамтдаа асаалцж яваа түүхэн цехийн хамт олон юм. 100хан цех чанарыг эрхэмсэн найдвартай үйлдвэрлэгч цех болохыг эрхэм зорилгоон болгон ажиллаж байна. Одоогоос 50 жилийн тэртээ анх 600-тайгаар анхны ээлжийн хүлээж авч байсан бөгөөд машинч Бадсүх хангуудаа гал оруулсан түүхийн хуудсыг гэрчлэн үлдээжээ. Тэрээр 1987 онд өргөдөглөөр дахин 300 шинээр барьж байгуулан мөн 120 метрийн яндан ашиглалтанд оруулж байсан тухайн үедээ түүхэн шинжил байсан. 1993-аас 94 онд холбооны бүгд найрамдаг Германы улсын 9 сая Deutsche Mark-ын хөнгөлтэй зээлийн хүрээнд дархан нэг төслийг хэрэгжүүлэн 100%-ийн халах гадаргууг шинжлэх ажлыг хийж чадлаа. Улмаар дархан 2 төслийг ч амжилттай хэрэгжүүлсэн. Харин өнөөдөр бид хамгийн орчин үеийн компьютерчсан хяналт удирдлагын системийг бүрэн ашиглалтанд нэвтрүүлж цехийн бүх үйл ажиллагааг техник технологийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. 100хан цехийн ашиглалтын хэсэг нь үйлдвэрлэлийн найдвартай тасралтгүй ажиллагааг бүрдүүлэхийн тулд ажилтнуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, ямарваа нэг дүрмийн зөрчил гаргуулахгүй технологийн сахилгуудыг чанд мөрдүүлж ажиллах чигүүрхтэй. Ажлын байран дээр 100 болон туслах технологийн ашиглалтанд хяналт тавьж, их болон урсгал засварт хүлээлгэн өгч засварын чанарт хяналт тавих, ашиглалтын заавруудыг шинжилэн боловсруулж судалгаа хийх зэргээр ажил үргэлжилнэ. 100хан цехийн засварын хэсэг нь дулааны хүчний үндсэн болон туслах тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангах, өөрийнөө цуглцогоор засварын ажлыг эдийн засгийн хэмнэлтэд чанартай хийж гүйцэтгэхэд чийлэгдэнэ. Одоогоос 50 жилийн өмнө 10 дугаар сарын 2-ны тэрэл өдөр анхудаа турбинийг сүлжээнд залгаснаар дархан хэмээх энэ айлын голомтыг бодрааж цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж эхэлсэн. Турбин цехийн түүх ингэж л эхэлсэн юм. Тус цехийн үндсэн үйл ажиллагаа нь цахилгаан болон дулааны эрчим хүчийг боловсруулан үйлдвэрлэх технологийн процессын эцсийн шат дамжлага бөгөөд чанартай, найдвартай эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах нь туйлын зорилт юм аа. Турбин цехийн цахилгаан дулааны эрчим хүчийг хослон үйлдвэрлэх бөгөөд 4 турбинтай мөн 90 гаруй дулааны хүчний тоноглолын ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан ажиллана. Дархан хотын дулааны шугамын 80% нь хаалттай, 20% нь нээлттэй системд ажилладаг, онцлогтой бөгөөд түүгээр үеих усны гидравлик болон температурын горимыг тогтвортой барих нь тэдний басанд нь үүрэг юм. Ажил үргийн хувьд ашиглалт засвар сантехникийн гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. Ашиглалтын хэсэг нь үндсэн болон туслах тоноглолын ашиглалтын үеийн өгөгдсөн горим параметрыг барьж ажиллах, оновчтой ашигтай горим тогтоох, дулааны болон цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэнэ. Засварын хэсэг нь үйлдвэрийн үндсэн болон туслах тоноглолын их ба урсгал засварыг батлагсан графикийн дагуу хийж гүйцэтгэх, тоноглолыг найдвартай бэлэн байлгахад гол зорилго нь оршиж байгаа юм. Сан техникийн хэсэг нь цехүүдийн дотоод дулаан болон галын усны шугам хоол, хаалт, арматур, хоног хөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ болон үйлдвэрийн борооны усны канализац хамгаалалт, бохирын хөтөлбөрийн ашиглалтанд хяналт тавьж хэдийн найдвартай ажиллагааг хангаж ажиллана. Турбин цехийн техник технологийн шинжилгэүүдийг сүүлийн 10 жилд тасралтгүй хийж, шугам хоолыг солих, сүлжээний усны насосыг шинжлэх, өрөвдгөх зэрэг олон 10 тэрбум төгрөгийн шинжилгэүүдийг хийж байна. Цаашид 35 мегаваттын шин турбин суурилуулах, хөргөх цамхаг шинээр босгох, дулаанжуулалтын тоноглолыг ижбүрнээр нь шинжлэх зэрэг олон ажлыг хийж бүтээхээр урам зориг дүүрэн ажиллаж байна. Би анх Монголд 1998 оны 10 дугаар сард Германы эрчим хүчний компани болон Сэргээн босголтын банкны нэгэн шин төслийн шугамаар ирж байлаа. Улмаар Чобилсонд ажиллаж байгаад 2007 оноос дархны дулааны цахилгаан станцад ирж ажилласан юм. Тиймээс энд уг станцыг шинчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр дээр ажиллаж байна. Учир нь энэхүү станц маань 50 жил хэдийн болсон шүү дээ. Тиймээс л бид шургуу байж эх 20 жил найдвартай, тасралтгүй ажиллах бэлтгэлийг хангах хэрэгтэй юм. 50 жилийн өмнө
Bayramin Tugi for all my friends and colleagues from the Dahan Power Station. Цахилгаан цехийг 1965 онд анх байгуулан ашиглалтанд засвар лаборатори холбоо гэсэн 4 хэсгээс бүрдүүлж анхны дараагаар хөшөөн инженерээр бата нарыг томилжээ. Зөвлөлт холбоо туус болон дотоодын дээд сургууль төгссөн шижигнсэн залуу инженерүүдээр багаан бүрдүүлж Орос мэргэжилтнээр зааж сурган цехийн зохион байгуулалтанд оруулснаар цахилгаан цех хэмээх их айлын түүх дархны дулааны цахилгаан станцын түүхийн хуудаснаа тодоос тод мөрөн үлдээсэн билээ. Одоо ч мөн адил ашиглалт засвар лаборатори холбоо гэсэн хэсгүүдэд хуваагдсан станцын үйлдвэрлэлийн явцад өөрийн болон гадны хэрэглэгчдийг тасралтгүй чанартай цахилгаан эрчим хүчээр хангах цахилгаан тоноглолын найдвартай ажиллагааг бүрдүүлэн ажилласаар байна. Манай цехийн ашиглалтын хэсэг нь цахилгаан тоноглол хөрөмжийн горим, ачаалал, сэлгэн, залгалт, шуурхай ажиллагаа зэрэгт анхааран ажиллаж байна. Лабораторийн хэсэг нь цахилгаан тоноглол хөрөмжийн эрэлхий хамгаалалт, автоматик хэмжилт, туршилт, тохируулгын ажлуудыг хийж гүйцэтгэв. Засварын хэсгийн үндсэн үйл ажиллагаанд цахилгаан тоноглол хөрөмжийн өгсрэлт тохируулах, засвар үйлчилгээ. Мөн манай цехийн холбооны хэсэг нь станцын технологийн ажиллагааг шуурхай холбоо зарлан мэдээллээр тасралтгүй хангах шууд холбооны бүхий л тоноглол хөрөмжийн шинжилэл засвар үйлчилгээг найдвартай хийж гүйцэтгэж байна. Цехийн нийт хамт олонны 65-аас дээш хувийн дээд боловсролтой ба 80 гаруй хувь нь 20-оос 40 насны залуус байна. Бид цехийн нэр хүндийг үргэлж өндөр төрөж ирсэн Ахмад Бейн дээдэлж хүндэтгэн тэднээс одоо ч гэсэн ихийг сурч мэдсээр байна. Сүүлийн жилүүдэд нийт тоноглол хөрөмжийн 40%-ийг бүрэн шинжилж чадлаа. Гар удирдлагын автоматуудыг сүүлийн үеийн бүрэн автоматаар иж өрнөсөлж таслууруудыг вакуум болгох станцын дотор цехүүдийн гэрэлтүүлэн эрчим хүчний хэрэглээг 50% бууруулсан. Хяналт мэдээллийн SCADA системийг нэвтрүүлж аварын үеийн аура тоноглолыг сурлуулсан гэд дэлхийн дэвшилтэт технологиудыг цаг алдалгүй ашигласаар байна. Цаашид турбины өргөдөглийн хуваарлах байгууламжийг бүрэн шинжилэх, дотоод хэрэгцээний тоол үрийг бүрэн компьютерт оруулах зэрэг олон ажлууд биднийг хүлээж байна. Хим цех нь 1965 онд анх байгуулагдсан бөгөөд станцын дотоод уур усны алдагдлыг хянах, химийн цэвэрлсэн усаар дулааны тоноглолыг найдвартай хангах, хотын дулааны шугам сүлжээ химийн цэвэрлсэн нэмэлт усаар хангаж усны чанарт хяналт тавьж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Тус цех нь одоо ашиглалт засвар лаборатори гэсэн 3 хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хим цехийн лабораторийн хэсэг нь станцын уур ус, тоос, түлш, тос, мазут, дулааны шугам сүлжээ, конденсатын болон дотоод циклийн химийн гормыг хянаж мэргэжлийн удирдлагаар хангах, зохион байгуулах ажлуудыг хийн. 2007-оос 2013 онуудад тус цехийн хяналтын лабораториуд нь 3 дахь удаан эдгэмжлэгдэж ISO чанарын стандартуудыг бүрэн хэрэгжүүлж чадлаа. Манай шуурхай лабораторийн хэсэг нь тасралтгүй 24 цагаар ажиллаж, үйлдвэрийн үндсэн технологийн үйл ажиллагааны дотоод циклийн гормыг тогтмол хяналтанд байлгах, стандартуудын шаардлагыг чамд мөрдөн хариуцлагатайгаар ажиллаж байна. Мөн станцын үндсэн түүхийд бол ус нүүрсний нийлүүлэлт, боловсруулалт, ашиглалтанд хяналт тавьж, лабораторийн судалгаа шинжилгээг тогтмол хийхээс гадна ажлын байранд дах тоосчлтын шинжилгээг давхар гүйцэтгэж аюулгүй ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Химийн цехийн засварын хэсэг нь нийтдээ 74 тоноглолын засвар үйлчилгээ бэлэн байдлыг хангаж ажиллахаас гадна жилвэр их болон урсгал засваруудыг хийж тус цехийн ажлын хүндийг үүрэлцэж байна. Манай хамт олон Дархан аймгийн хэрэглэгчдийг чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан хэрэглээний халуун усаар хангахын төлөө үйлдвэрийн найдвартай эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажилласаар байна. Дулааны хянах хэмжүүр автоматикийн цех нь хагас 100-ны түүхтэй бөгөөд станцын 100-нд анх галассан үеэс эхлэлтэй. Тус цех нь өнөөдрийн байдлаар станцын үндсэн ба туслах тоноглолд суйрлагдсан дулааны хянах хэмжүүрийн технологийн процессын автоматжуулалт, тоноглол хөрөмжүүд, гадны болон лабораторийн хэмжүү, засвар үйлчилгээ, туршилт, тохируулга, тэдгээрийн найдвартай ажиллагааг хангаж байна. Цехийн хамт олон зорилт төвшүүлэн эмх цэгцтэй зохион байгуулалттай
Хөдөлмөрийн аюулгүй орчинд алдагдал гэмтэлгүй ажиллах зорилгоор ажлын байрны соёл 5S арга хэмжээг дэвшүүлэн ажиллаж байна. Бүтэц зохион байгуулалтын хувьд хэмжүүрийн хэсэг ба зарцуулалт, төвшний лаборатори, даралт, температурын лаборатори, мөн автомат хамгаалалт, ашиглалт, мэдээллийн хөндөө гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Дулааны тоноглолуудын зарцуулалт, төвшинг тогтмол хянаж тохируулах, лабораториудын хэмжүүрийн үзлэг үйлчилгээ, засварыг найдвартай хангаж ажиллахаас гадна алсын удирдлагатай цахилгаан хаалт тохируулагч, аварын дохио хамгаалтын хэвийн ажиллагааг хангана. Мөн зоохнуудын компьютерийн хяналт удирдлагын системийг бүрэн хариуцаж сайжруулах, шинжлэх гэх мэт ажлуудыг хийж үүсгэж байна. Цаашид шинээр баригдах уурын турбины шинжил турбиныг дэлхийд тэргүүлэгч Woodward компанийн автоматжуулалтын систем шилжүүлэх ажлуудыг төлөвлөж байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус цэгийн хамт олон лампын хэмжүүрийн үеэс хагас дамжуулагч, аналог технологийн үеэс дижитал эрен үе хүртэлх түүхэн цаг үед эрхэм үргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирлээ. 1965 онд дархны цахилгаан станц байгуулагдсан цагаас энэ ажлагчдын хөдөлмөр нийгмийн хамгааллын талаар бол үйлдвэрчний ивэл өөрсдийн санаачлахаар байгуулагдаад өнөөдрийг хүртэл одоо 50 жилийн үйлдвэрчний ивэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаамаа. За ингэж ажиллахдаа бол ажилтнууд нийгмийн хамгаалал дээр бол тодорхой одоо ахиц гаргасан гэж ингэж хэлэх байна. Тухайлбал одоо орон сууцжуулах хөтөлбөрийг бол хэрэгжүүлж чадлаа. За өнөөдрийн байдлаар 2015 онд бол бид 40 гаруй ажилчдад 300 гаруй сая төгрөгийн орон сууцны дэмжлэг олгож байгаа. За энэ нь бол ажилтнуудыг бас доктор сургалтад ажиллуулахад бол ихэхэн түлхэц болж байна гэж ингэж үзэж байгаа. Нөгөө талаар компани 27 айлын орон сууцыг бол одоо хүн төлбөрөөр хувьчлах асуудлыг бол бид одоо асуудлыг засгийн газар болон бусад холбогдох байгууллагууд оруулаад явж байна. Энэ бол энэ ондоо бүрэн шийдэгдэнэ гэж ингэж найдаж байгаа. Компанийнхаа ахмадуудыг бид хамтын гэрээнийхээ дагуу ахмадуудынхаа одоо нийгмийн асуудлыг бас шийдэж явж байна. За цалин хөлсний асуудлыг бол жил бүр одоо тогтмол одоо нэмэгдүүлж ирсэн. Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн бидэнд мэдэгдэхгүйгээр одоо өсөж идэг. За тэгэхээр энэ бол ажилчин ард түмний амьдралд бол хүн дээр тусч байна. За тийм учраас бид цалин хөлс бодит орлогыг нэмэгдүүлэхээр онцгой анхаарч байна. За энэ дээр бол энэ компани гүйцэтгэх захирал, нямдаа захирал бол тодорхой одоо алхмыг хийж ингэж явж байгаа. Энэ ажилтнуудын бодит орлогыг нэмэгдүүлэх талаар үйлдвэрчний хэвлэлтэйгээ маш сайн хамтран ажиллаж байгааг би бас энд зохон тэмдэглэмээр байна. жилийн сургуулаа төгсөөд өөрийнхөө хүсэлтээр Дархан хотын галгадамд тосно дулааны цахилгаан станцад 30 гаруй жил ажиллаад өндөр насныхаа тэтгэврт 2003 онд гарсан. Одоо манай ахмадууд маань 178 ахмадтай ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан ийм сайхан ахмадууд 178 ахмадын маань одоо 85 нь Монгол Улсын эрчим хүчний тэргүүний ажилтны цол тэмдэгтэй салбарын аваргууд бусад төрийн шагналтаар шагнагдсан ийм сайхан ахмадуудыг удирдах яваадаа баяртай байдаг юм аа. Манай ахмадууд жил болгон одоо өөрсдийнхөө ахмадын зөвлөлийн хийх ажлын төлөвлөгөөтэй тухайн байгууллагынхаа удирдлагатай нэгт холбоотой ажиллаж сайн сайхан амьдарч явнаа. Цаашид дархны дулааны цахилгаан станцын насжилтыг урт тусгах боломжит арга хэмжээнүүдийг авахын төлөө хэтийн төлөвлөгөө боловсруулан манай хамт олон шаргуу ажилласаар байна. Удирдлагын менежментийг улам боловсронгуй болгох, олон улсын стандартад нийцүүлэн хүлэмжийн хийг багасгасан ногоон технологиг нэвтрүүлэх, тоноглолын ижүүрэн ашиглалт, алдагдaltaгүй үйлдвэрлэлийн менежментийг хэрэгжүүлэх, ISO 50001 стандартыг нэвтрүүлэх зэрэг олон ажлууд бидэнд бий. Дэлхийн нийтийн эрчим хүчний хөгжлийн шинжлэх хандлага болон шинэ их үүсвэр барихаас илүүтэй байгаа тоноглолын хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах эрчим хүчний хэрэгцээг хэмнэхэд чиглэж байна. Иймээс 2030 он хүртэлх компани хөгжлийн цогц бодлого боловсруулах шаардлага бий болсон бөгөөд засаглалыг сайжруулж бизнесийн төгс төгөлдөр тогтолцоог бүрдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт болоод байна. Өнөөдөр манай компани хамт олон түүхт 50 жилийнхээ хойг тэмдэглэж байна. За манай компани 1965 оны 10 сарын 2-ны өдөр анхныхаа одоо 100 турбиныг галлаж эрчим хүч үйлдвэрж эхэлснээс хойш 50 жилийн одоо босыг авжээ. Хэдийгээр ийм одоо том станцууд ашиглалтанд орсон ч гэсэн манай компани одоо гүйцэтгэх үүрэг одоо орой бол буураагүй ингээд 50 жил одоо дархан сэлэнгийн оройныг цахилгаан эрчим хүчээр одоо хангах,
За Дархан хотын одоо ард иргэдэг дулааны эрчим хүчээр хангах, за мөн үйлдвэрүүдийг одоо уураар хангах энэ одоо эрхэм сайхан үүргээ бол одоо тасралтгүйгээр ингээд 50 жилийн турш тасралтгүйгээр гүйцэтгэж иржээ. За манай компани бол ойгоо олон сайхан ажлуудаар угтаж байна. Дархан хотдоо нэгдсэн эмнэлгийн одоо мэдрэлийн тасгийн 4 ортой өрөөг бол одоо бүрэн одоо шинжилэн тогтчуулж засаж ингээд тогтчуулж өгсөн. За хүүхдийн одоо больницад няраа хүүхд дамжин өрөх тасгийг бас манай компани хамт олон өөрсдөө хөрөнгөөр одоо сайхан засаж тогтчуулж өглөө. За 7 дугаар багийн одоо нутаг дэвсгэрээр одоо хүүхдийн тоглоомын тасгийг бол одоо барьж өглөө. За мөн ойгоо ухтаад одоо олон одоо сайхан тэмцээн, уралдаан, за эрдэм шинжилгээ онол практикийн баг хурал гэх мэтлэн одоо олон арга хэмжээ зохион байгууллаа. Манай эрчим хүчний салбарын дунд бас одоо зохион байгуулсан эрдэм шинжилгээ онол практикийн баг хурал бол маш одоо онцлог сайхан арга хэмжээ боллоо. За мөн бид бүхэн эрчим хүчний салбарын спорт их наадмыг бас Дархан уулын аймагта зохион байгууллаа. За энэ одоо тэмцээнд байна одоо 30 байгууллагын 950 гаруй тамирчид орж хурд хүч авахалсан багаас өрсөн маш сайхан одоо арга хэмжээ болж өнгөрлөө. За манай хамт олон хамгийн сүүлд нэгэн сайхан ажил хийхээр ингээд зориг шулуудаж ажиллаж байна. За манай ажилтнууд одоо ойдоо 3 өдрийнхаа цалинг одоо компанийнхаа одоо нийгмийн хариуцлага ухамсарсан сайн сайхны үйлс зориулъя гэж ингээд шийдвэрлсэн. За энэ 3 өдрийн цалин хөрөнгөөр бид бүхэн Дархан хотдоо одоо хотын цаг бүтээх одоо өрнөн бүтээн байгуулалтын өрнөн сайхан ажлыг бол эхлүүлээд явж байна. Ингээд Монгол улсын нийт иргэд болон Дархан уулын аймгийнхаа хэрэглэгчд ард иргэдэд Дархны дулааны цэцэрлэгийн станц Тэрбум Сувсад компани түүх 50 жилийн ойн мэндийг хүргэе. За компанийнхаа нийт ажиллагчдад ажилтнууд болон тэдний гэр бүлд эрүүл энх аз жаргал амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Дархны дулааны цэцэрлэгийн станцын хамт олон бид их орон төрөлх Дархан хотын гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсийн үргэлж ухамсарлаж хэрэглэгчийн өмнө нийгмийн өмнө хүлээсэн үргээ нэр төртэйгээр биелүүлсээр байх болно. Монгол улсын эрчим хүчний салбарын техник технологи, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгсээр ирсэн Дархны дулааны цэцэрлэгийн станцын хагас зууны түүхийг тодоос тод болгож байгаа үнэт зүйл нь үе үеийн ахмадууд тэдний дараачийн залгамж халаавуулсан хүчрэхэг хамт олон маань билээ. Гагцхүү тэдний хүчээр л хамт дан хөгжсөн хагас зууны түүхийн алтан хуудас маань мөнхөд гэрэлтэх бизээ. Монгол орны хөгжлийн хагас зууныг түүчээлэн өнөөдрийн оргилд хүрсэн бурхантын хөндийн ууган үйлдвэрийн хамт олон бид ирээдүйн мөнхийн өсөж дэвжих хязгааргүй их оргилын өд буй хаалан урагшилж байна. Амьдралын урсгал эндээс эхэлдэг эрчим хүчний амьсгал судас шиг лугштаг их мөрний нүргэнтэй уган үйлдвэртэй эрвч буцагч саатан хорводон жарагдаг. Нарны дулаан элчээр амьдрал тэтгсэн насан залуугийн сэтгэлээр удсаа хөгжүүлсэн Монголын өнгөтэй гэрэл